заримдаа бүр ингээд бүр юу ч хийх хүсэл хаяа төрхөө байждаг. Уг нь хийх ёстой ажлууд амжуулах ёстой зүйлс байгаад байдаг. Тэрийг мэдээд байдаг. Тэгээ хичээ. За өнөөдөр нэг 30 минут суучих. Заасан маргааш нөгөөдөр эх 7 хоног яг нэгдээ өдрөөс эхэлнэ. Тэгээд бага ажлууд хөвлөрчдөг. Тэгээд эцэст нь тэр ажлуудаа амжуулж чадахгүй байгаа залах уу арчаагүй өөртөө буруу болчдөг. Өөрийгөө үзээ яддаг. Би бүр ямар арчаагүй юм бэ гэж боддог. Тэгж бодсон ч тэгэл хойшлосаар л байдаг. Өнөөдөр нэг эрүүл хоолтой амьдрээ. Өнөөдөр нэг дасгал хөдлөө хий. Өнөөдөр нэг эрт унтыг, өнөөдөр нэг эрт сэрээ. Өнөөдөр нэг өөртөө цаг гаргая. Өнөөдөр нэг өрчлөлт үзлэгт орё гэдэг ч юм. Өнөөдөр нэг 5 үгс ажиллая. Өнөөдөр нэг магистрийн сургуулиас судлаа. Өнөөдөр нэг давхар орлоготой болох зүйл хай. Өнөөдөр нэг мөрөөжсөн зүйлээ эхлүүлье гэж бодсоор байгаа л тэр өдөр нь дуусчихдаг. Яг ингээд хийгээд бодож байгаа зэрөөсөө хийх хүсэл төрөхгүй байдаг. Он гарахад бид нар дийлэх нь яг л тэгж өөрчлөлт гэж бодсон. Гэсэн чинь маргааш нөгөөдөр ирэх сар гэж залуурсаар агаад одоо талдаа орчлоо шүү дээ. Утгагүй надан боллоо. Тэгэл нэг утгагүй шинэ жил тэгээ 2025. Гэтэ яг хүмүүс юм чинь те. Хаа нэг найзтайгаа уулзах, гарч орох, залхуурах, өөртөө нэг амралт өгөх тиймэрхүү өдрүүд бол байдаг. Даанч энэ байдал удаан үргэлжлэх юм бол энэ бол жинхэнэ асуудал. Хэрвээ та өнгөрсөн 6 сарын хугацаанд яг л иймэрхүү байдлаар өөртөө бургуу байгаад байсан бол таны тархит нэг ёсондоо үхсэн гэсэн үг. Ямар ч ажиллаагүй болсон. Архин донтсон ч юм шиг, хар тамхин донтсон ч юм шиг Америкийн нэг тийм гудамжны бичлүүд байдаг шүү дээ. Гудамжаар ингээд явж ирсэн чинь машины цонхоор харахаар баахан тийм архинд ч юм уу, хар тамхин ч юм уу донтцсон тэгээ бүр ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй ингээд нэг зомб ирсэн хүмүүс. Тэрнээс яг ямар ялгаатай гэж. Ямар ч ялгаагүй шүү дээ. Магадгүй та зүгээр нэг орон гэртээ нэг тогтмол ажилтай болохоос ш. Тай тэр тархич өгцөн байгаа байхгүй. Өнөөдрийн бичлэгтэр би тийм юу гэдэг юм бусад бичлэгүүдтэйг адилхан тийм зөөлөн юм бол ерөөсөө ярихгүй. Яг дийлэх залуучуудад тохиолддог тэр залхуурал гэдэг хогийн бүр арчаагүй зан чанарын талаар жоох нэг тийм загнасыгээд ярих байх гэж бодож байна. Тийм болохоор хэрвээ та ингээд юу гэдэг загнуулт дургу те хиний үгийг дааж чаддгүй юм бол энэ бичлэгийг үцгээ болгоод оронд нь телевиз ч юм уу те кино утсан дээр. Тэгээ гол нь ягаад би ийм бичлэг хийж байгаа юм бэ гэвэл би өөрөө яг тийм байдалд орж исэн бохгүй бүр сайхан. Өмнөх бишээ энэ жилийн 2 сард би ажлаасаа гараад бүр ингээд юу ч хийх хүсэл төрхөө байцсан. Уг нь бол ажлаасаа гараад 5-6 жилдээ ингээд тогтмол ажилтай ажиллачлаа шүү дээ. Тэгээ гарах юм бол надад юм хийж бүтээхтэй ингээд баахан төлөвлөсөн байсан зүйлүүдэд цаг гарч байгаа юм чи тэр цагаараа хийгэж бодсон чинь оронд нь бүр ингээд яг эсрэгээр залхуурсан бохгүй. Тэгэл өглөөс ирээл за би нэг жоох өөртөө чөлөө болгоё те энэ төр гэж бодсоор агаад би бүр юу ч хийгээгүй бүтэн нэг сарын өнгөрсөн. Тэр үедээ би өөрийгөө үзээ ятсан өөртөө дургу болсон. Бүр эцэст нь ингээд жиндэж явж чадгаа байсан. Уг нь бол ингээд мундаг нөхөр 5 секундын дөрөв мөрмгээл залхуурлын талаар яриад байдаг. Гэтэ би өөрөө тийм болсон байгаа байхгүй. Гэтэ яг тэр үед нэг иймэрхүү загиндаг одоо залхуурлын талаарх бичлэг үзээ тэр бичлэг намайг аварч ирсэн. Тийм болохоор хэрвээ ингээд өмнөх над шиг байдалд орцсон байх юм бол танд энэ бичлэгнээ жоохон заврал болоосэй гэж хүсээд өнөөдөр нэг иймэрхүү сэдвэр зүгээр ингээд ямар ч бэкграунд байхгүй те ямар ч одоо юу гэдэг ном байхгүй зүгээр л хувийн үзэл бодлоо хэлье гэж бодож байна. Тэгээ магадгүй энэ бичлэг олон хүн таалагдах юм бол би дахиад нэг 5-6 нэг юм нэг жоохон хүмүүсийг урамшуулах, зоригжуулах, өнөөдрийн байдлаас нь аврах гэхээр амар сүрдэж магадгүй. Гэтэ тийм бичлэг хийгэж бодож байгаа. За эхлээд энэ удаагийн дугаарыг бол Simple App-ын тусалцаатайгаар та бүхэнд хүргэж байгаа. Утгагүй наадмын амралтах гэ залуус маань айгүй хөдөө гардаг. Тэгээд хөдөө гарахдаа туулах чадвар сайтай гэр бүлийнхнийгаа найз нөхдөйгөө аюулгүй авчрах унаа гэр нь бол бид нар хайдаг. Тэгээд тэр хүссэн газар чинь хүргэж өгөх автомашиныг та Simple App-аар авах боломжтой байгаа. Энэ бол ердөөсөө амархан. Та Simple App-аар өөрийн зээлийн эрхээ шалгуулад автомашинаа сонгоод салбар дээр очих юм бол таны зээлийг чинь 2-6 цагийн дотор шийдэрлээд өгнө. Бизнесийн зээлийн салбарууд нь дэлгэцнэр харагдж байгаа байршил эрх салбарууд байгаа шүү. Тэгээ Simple автомашины зээлийн нөхцөл нь болохоор хамгийн ихдээ 300 сая хүртэл тэгээд 96 сар хүртэлх хугацаатаагаар сарын хүн 2-оос 2.8% хүүтэй байгаа. Тань дээр Simple App байхгүй бол та бичлэгийн тайлбар хэсэгт байгаа линк татаад Simple App-тай болоод өөрийн зээлийн эрхээ шалгуулаарай. За ингээд бичлэгтээ орцгоё. За эхлээд ягаад ийм залхуу болчихов? Тэгээ ягаад ийм арчаагүй байдалд орчихов гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ бол хэрээс сэтэрсэн допамин. Допамин гэдэг та бүхэн сонсч ирсэн байх. Тархинаас ялгардаг бодис байгаа. Хайр дурлал, амжилтаас ахуулаа, дарих, мөрийтэй тоглоом энтергээд ерөөсө бүх зүйлд гардаг нэг тийм таашаалын бодис ялгаруулдаг допамин байна. Энэ допамин гэдэг зүйл бол өөрөө тийм муу бодис бол биш. Хүнийг угаасаа амьдруулахад заашгүй хэрэгцээтэй бодис нэг. Гэтэ хамгийн гол нь та энгийн хооллолтоос, энгийн дасгал хөдөлгөөнөөс, энгийн харилцаанаас, энгийн хичээл боловсролоос, энгийн ажил хөдөлмөрөөс
тэр допамин авч чадгаа болцсон байгаа. Юу гэсэн юм бэ гэвэл допамин буруу зүйлээс буюу хэд өндөр допамин авдгаас ч болоод таны тархич нэг ёсондоо энгийн зүйлээс таашаал сэтгэл ханамжийн зүйлийг ерөөс авч чадгаа болцсон. Мэдээж энд бол янз бүрийн шалтгааны хэлж болно. Гар утсандаа донтсон, архин донтсон, порон донтсон, видео тоглоом донтсон, чихэрлэг, тослог тийм амтлагчтай хоолнд донтсон, зугаа цэнгэл донтсон, хүмүүсийг арилцаанд донтсон, бусдын өөрийг нь юу гэж бодож байгаа гэдэг тэр бодол донтсон энэ тэрэг маш олон шалтгаанууд байгаа. Эсвэл эд нарыг бүгд нь чаж болно. Би таны тэр шалтгааныг бол яг мэдэхгүй л дээ. Гэхдээ юу бат үнэн хэлж чадах юм бэ гэвэл тархич өрдөөс энэ бүхний байнга хүсэж байгаа тийм донтолтын байдал нэгсэнд орсон гэсэн үг. Тийм болохоор өдөр тутмын хийж байгаа ажил чинь эсвэл хийх ёстой ажил тэгээ өдөр тутмын энгийн дадал чинь тасал хөдөлгөөн чинь хоол чинь ерөөсөө тань тэр допамины танкийг хэрэгцээж нүүрэж чадахгүй байгаа. Допамины тухайд гэвэл ийм сонирхолтой туршилт байдаг. 1953 онд хулган дээр нэг тийм туршилт хийсэн байна л да. Хулганы тархи болон товчлуурыг хоорондоо шугамар холбоод тэгээ тэр товчлуур дээр дарахаар тархи руу цахилгаангүйгээд тэр цахилгаан нь өөрийнх нь тэр хулганы тархиныхын допамины ялруулдаг хэсгийг өгдөөж өгөх юм байна. Гэсэн шиг болсон гэж. Мань хулган нэг цагт буюу 3600 секундэд тэр товчлуурыг бүхэн гата ингээд 2000 удаа дарсан байгаа байхгүй юу? Хоолж идэхгүй, ус жуухгүй, шээж баахгүй. Тэгээ 2000 удаа дарахаар юу болно гэж тархин шатна. Тэгэхээр тэр хулган допамин авахын төлөө тархиа шатан шатаадлаа. Зүгээр тэр таашаалыг авахын төлөө тэр товчлуурыг дараад байсан. Тэгээд ингээд сонсохоор надад ямар ч хамааралгүй тэр бол зүгээр л хулганы тухай гэж бодож магадгүй. Яг үүндээ салхууралд орсон хүн гэдэг бол нэг яг тэр ялгаа бол байхгүй. Сурч боловсрлоод хөдөлмөрлөж зөв арга замаар мөнгө олох нь өөрт хамгийн зөв гэдгийг мэддэг мөртлөөсөө өөрөө ямар ч мөнгөгүй юм байж, зээл аав юм байж мөрөдөө тоглоод байвал ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ харин ч бүр яг адилхан. Энийг хэдэл таргаландаа гэж будан байж чихэрлэг, тослог, амтлагчтай тийм эрүүл бус хоол идээд байх юм бол бас ямар ч ялгаагүй. Хулгана ахгүй юу? Саруул атах гэдэг нэг фитнес хийгээд байдаг ах байдаг шүү дээ. Тэр ихээ хэлж байгаа ч үнэн шүү дээ. Энд чинь зүгээр арчааг байхгүй юу? Би ч бас өөрөө тийм байсан. Би оюутан байхдаа миний оюутан нас гэдэг бол ерөөс миний амьдралын хамгийн арчаагүй ирүү байсан. Хичээлээ тасалдаг, байнга писи ордог. Тэгэл хийх ёстой хичээлөө даалгавар бие даалт байгаа гэдгийг мэддэг мөрчлөөсөө писинд орчдөг байсан. Зүгээр л арчаагүй. Зүгээр л айгүй тийм энгийн арчаагүй байдал байгаа байхгүй юу? Гэтэ Монгол бол энэ маш энгийн үзэгдэл. Бид нарын дийлэх нь угаасаа тийм байлаа шүү дээ. Гэтэ энэ байдал нийгэмд гараад буюу ихтэй сургуулаа төгсөөд ажилд ороод зүрүүлж байх юм бол энэ бол шинэ асуудал. Тэр хүн ажиллаа хийхгүй байх гэсэн үг бол биш. Сургуульд очдөг байсан, ажилд очдөг болсон болохоос ямар ч ялгаа байхгүй. Харин ч аливаа донтол гэдэг бол бүр илүү их мууддаг, бүр илүү хүчтэй донтдог. Хэрвээ архиуд байсан бол илүү их архич болно. Хэрвээ писи тоглолт байсан бол илүү их писиж болно. Тэгээд нас биенд гүйтсэн хүмүүсийн зугаа зингэл илүү гүнээр автаж эхэлнэ. Хүний амьдрал юмч мэдээж тэмэрхүү юм бол байна. Хаяа писи тоглолно, хаяа архиун, хаяа зугаа зингэл хөөцөлтөн. Бицэн тийм. Гэтэ хамгийн гол нь бид гисэнцэн хийх ёстой зүйлээ цаг тухай бүрт нь хийдэг байхгүй. Одоо хийх албагүй зүйлүүдэд хийдэг. Ирээдүйдээ бэлдээд. Тэгээд томчуудын энэ залхуурал гэдэг байгаа залхуурал ч нь болохоор ажиллаа хийхгүй гэсэн үг бол биш байхгүй юу? Бид нар ч хамгийн гол нь ирээдүйдээ бэлдээд байгаа шүү дээ. Тийм болохоор залхуурал гэдэг бол одоо хийх ёстой зүйлтэй биш, ирээдүйдээ төвлөрсөн зүйл хэлээд байгаа. Монголд ихэнх компанид зүгээр бусдын адил хөдөлмөрлөө тэгээ сайхан амьдрын гэдэг бол яг үндэ хэцүү шүү дээ. Бид нар бүгдээр л мэдж байгаа. Тийм болохоор өөрийн ажил дээрээ зүгээр л дарга нарын одоо тэ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна санаачлагтайгаар ирээдүйдээ бэлдэж карьераа урагшлуулах, албан тушаалаа ахиулах, цалингаа нэмүүлэх гэж бодиттой үйлдэл гаргах. Эсвэл өөр компани илүү сайн болцолтой ажиллах гэж судлах, шинэ ур чадвар суралцах, нэмэлт орлоготой болох, жижиг бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх гээд ирээдүйдээ бэлдэж болох үс зөндөө зүйлүүд байгаа. Тэгээд ялангуяа эр хүн юм бол гэр бүлийнхаа өмнө хариуцж байгаа тэр үүрэг хариуцлага гэдэг зүйл чинь асар том шүү дээ. Хин тэгэл эцэгийнхаа тэр тэтгэмжийн мөнгөөр амьдруулахыг хүсье. Хин тэгэл үр хүүхдээ муу боловсролын системтэй сургуульд өгөхийг хүсье. Хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор үнэхээр бүр ингээд хүний хөдөлмөрийг маш их дээдэлдэг, хүний хөдөлмөрийг үнэн бодтойгоор үнэлж чаддаг тийм компанид ороогүй юм бол бид нар тэргүү хичээхээс өөр арга байхгүй. Зүгээр ингээд урдах зүйлээ хийгээд байна гэдэг ч өөр асуудал байхгүй юу? Яг үндэ энэ Монгол амьдарч байгаа хүн болол өөрийн ирээдүйд маш санаа зовдөг шүү дээ. Бид нар төдийлэн ингээд эго гэдэг зүйлээсээ болоод дарагтаад хэлж чаддгүй болохоос ш. Яг үндэ бүгдээр л асар их санаа зовж байгаа. Би одоо жишээлбэл Швейцарт ч юм уу те эсвэл Сингапурт төрсэн бол хин зүйлэл ярихгүй. Зүгээр л ажиллаа хий өгч шүү те. Зүгээр л урдах зүйлээ хийчгээд үүлжээ сайхан амьдрын гэж хэлнэ. Гэтэ харамсалтай нь чинь Монгол шүү дээ. Тийм болохоор чи ингээд урдах ажиллаа сайн гүйцэтгэлтэй хийнэ гэдэг бол бүр ингээд байж болох хамгийн basic minimum энгийн зүйл. Хэрвээ ажиллаж хийж чадахгүй бол одоо бүр нэрээ
Бүр хэлэхүүх шалга. Тэгээ буцаад допамин гэдэг сэдвтэ орох юм бол энэ допамины хамгийн аюултай зүйл бол допамин авах тусам их хэмжээгээр авах тусам илүү их хүсдэг болдог. Тэр тархины хүлээ авах хэсэг нь илүү их томордог юм байна л да. Тэр хэсгийг зүгээр сав гэж төсөөлөе л доо. Тархинд байгаа тэр допамины сав дүүргчиж эцэст нь таашаалыг мэдэрдэг. Тэгээд нэг удаа дүүрчих юм бол дараагийн дүүрэлт нь илүү их том савын хэмжээтэй болдог. Тиймэрхүү байдлаар ингээд өссөөр хагаад наадахын зүйлээс ерөөсөө таашаал сэтгэл хэмжээтэй зүйлийг авч чадхаа болчдөг. Би яагаад өнөөдөр допамин гэдээ яриад байгаа юм бэ гэвэл тэр өндөр таашаал авдаг зүйлсийг бид нар ингээд хийгээд л ах юм бол бид нар хүнд хэцүү зүйлсээс, хөдөлмөр шаардлагатай зүйлсээс, төвөгтэй зүйлсээс, зоох зүйлсээс, урамгүй зүйлсээс, амтгүй зүйлсээс, сонирхолгүй зүйлсээс, цаг зарцуулах зүйлсээс энгийн зүйлс хийх ямар ч тийм хүсэлгүй болчдөг. Тоглоомын баатарантай ингээд нүдэн дээр нь хэдхэн минутын дотор ингээд дорхноо левел ахиулаад байх юм бол хин ингээд амьдрал дээр өөрийгөө левел ахиулъя гэж бодох юм. Хэцүү шүү дээ тэр чинь. Фитнес орчтой хүнд хэцүү зүйл өдөр болгон өөрөх тэр хүсэл чинь төрхөө болчихно. Өдөр болгон ингээд шоу дадлын 100 цэнгэл хөөгөөд байх юм бол бодит амьдрал дээрх бодит тэр энгийн харилцаанаас таашаал авч чадхаа болчихно шүү дээ. Байнга тийм чихэрлэг өндөр калоритой тийм амтлагчтай хоол идэх байх юм бол эрүүл хоол чод амтгүй санагдана угаасаа ойлгомж хэрэг. Өдөржин шөнөж ингээл уцаа оролдоод сошиал ертөнцөөр донцсон байх юм бол бодит амьдрал дээр явж байгаа тэр бүх үйл явдлууд бодит амьдрал гэдэг зүйл чинь өөрөө чанд удиртай санагдаж шүү дээ. Болчихж байгаа юм ч тийм. Бүр ингээд хангалттай их хэмжээний допаминаар өөрөөхөө тархиа цэвэрлсэн байгаа юм чинь бодит амьдрал хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? Юу ч хийх хүсэл төрөхгүй болно. Мэдээж хэрэг. Бүр юу ч хиймээргүй санагдана. Бүх зүйл залхууралтай санагдана. Аргагүй шүү дээ тэр чинь. Тэгэл би ингээд одоодоо амьдарч байгаа юм тэр гээл тэ. Одоо цаг гэдэг зүйлийг шал буруугаар ойлгоод одоо магадгүй ингээд шинээр ажил дээр гарч иж байгаа залуус болохоор үеийнхнээс нэг тийм ялгаагүй юм шиг санагдах байх. Амьдрал дээр гараад ажлын эхний 2-3 жил идэг бол угаасаа нэг том ялгаа бол гарахгүй. Гэтэ тэгэл ирээдүйд харагдан да. Яхаа аргагүй яларч эхэлдэг байхгүй юу? Одоо цаг өндөр эсвэл бага допаминаар амьдрэх хүмүүсийн ялгаа гэдэг зүйл. Тэгээ харамсан шүү дээ. Тэр үед ухаарсан бол гэдэл. Тэр үед би хэрвээ хийж ихсэн бол гэдэл. Зөндөө хүмүүс тэгж харамсдаг. Өстөн нэр тэр үед л тэр зүйлийг хийсэн бол тэр үед л тэр бизнесээ би уг нь тэр ингээ бизнес санааг яах 5-10 жилийн өмнө бодсон байхгүй гэл хүмүүс ярьж дээ. Арчааг байгаас тийм чинь. Тэгээ хин ингэж харамсахыг хүсгэе. Хин ч хүсэхгүй шүү. Эсвэргээр өдөр тутамдаа бага хэмжээний допаминаар амьдрдаг тэр допаминаар ханчдаг хүмүүс яадаг юм бэ гэвэл өглөөс ирүүл ажиллаа хийх л хүснэ. Фитнестэй явахыг л хүснэ. Өндөр калоритой хоол идэхийг хүсэхгүй. Энгийн хоолтоос эрүүл хоолтоос аз жаргалыг мэдэрдэг болчихно. Сурахыг хүснэ. Давхар урлагтай болохыг хүснэ. Энэ чинь энэ хүмүүсийн хувьд бүр хангалттай сэтгэл ханамжтай зүйл байгаа юм чинь. Тэр допамины сав гэдэг байгаа зүйл нь жижигхэн болохоор тиймхэн зүйлээр дүүрчдэг байхгүй юу? Тиймхэн зүйлээс л аз жаргалыг сэтгэл ханамжийг мэдэрдэг. Би дүүрнэ гэдэг мэддэг болохоор угаасаа цаанаасаа хүсдэг. Жишээлбэл би бараг өдөр болгон аль нэг кофе шопт очиж ганцаараа ажиллаа суудаг. Тэгээ би тэр кофе шоп руу явчих цаанда бүр мэдрэл муутай юм шиг. Маш тийм аз жаргалтай байдаг байхгүй юу? Үнэхээр эерэг байдаг. Ажлаа уртаа их юмсан те тэр ажлыг амжуулчих юмсан, тэр зүйлээ болгочих юмсан. Тим таскууд байгаа. Тэгж орлого зарлага, тооцоолн бла бла энэ төр тэд нарыг ингээ бодоод явчихад надад бүр асар их аз жаргалтай байдаг байхгүй юу? Хамгийн гол нэг иймхэн залхууралтай гэмээр ч юм уу те тиймэрхүү ажлыг хийж хахад би зүгээр л аз жаргалыг мэдэрчдэг. Миний допамины тэр танкийн дүүргээд байгаа юм. Эсвэргээр тэр залхуурлын үе те тэр өндөр допамин гэдэг зүйл нь донтсон байгаа үедээ бол би бол бүр юу ч хийх хүсдэг байсан. Бүр огтхонч ажлаа хийхлээр л бүр цаанаасаа бүр ингээд залхуу гүрээл ямар ягштай ингэж бодоод уцснаасаа допамин авчихаар ажлаасаа допамин авчихдаг байгаа юм чинь. Ажил гэдэг энэ зүйл бүр талархаж чадхаа болцсон. Жижиг зүйл талархаж чадхаа болцсон. Өдөр тутмын амьдралдаа талархаж чадхаа болцсон. Ямар ч хичээл зүтгэл гаргах шаардлагагүй авч байгаа тэр өндөр допаминтай зүйлсэд бүр хэд хэдэн сонирхолтой байгаа юм чинь. Тэгээ би тухайд яасан юм бэ гэвэл би бол зүгээр л шийдсэн. 5 хоног бүх сошиал хаягуудаас л лог аут хийсэн. Instagram, YouTube, Facebook юу ч байхгүй. Орохгүй. Тэгэл болоо. Тэгэл итгэрсэн. Тэгээ би тэр үед анзаарсан. Хүн гэдэг зүйл чинь вирусээ зүгээр сууж чаддгүй юм байлээ. Юу ч хийхгүй байнаж огт байхгүй. Хэрвээ ингээд таныг те ингээд маш олон distractionтай буюу ингээд саадуулах зүйлтэй орчинд оруулаад за та наана зүгээр нэг цаг суучих. Юу ч хийхгүй шүү. Бүр юу ч хийхгүй уцаа үзэхгүй те хүмүүстэй юм ярихгүй. Зүгээр л та наана суугаад оршиж гэвэл дийл хүмүүс чадахгүй байхгүй юу? Бид нэр заавал ямар нэгэн зүйл хийдэг. Заавал ямар нэгэн зүйл хийж тэр цаг гэдэг зүйлийг нөхцөөдөг. Ямар нэгэн үйлдэл рүү цогтдог.
Ямар нэгэн зүйл хийж тэр допамин саваа дүүрэх гэдэг юм. Тэр зүйл миний хувьд бол гар утсан байсан. Ажлаас ажлын орон нэг 5 секундын ингээд зав гаргах юм бол шууд л ингээд хуцаа үзэл. Тэгэхээр тэр зүхтах цэгээ би өөрөө устгасан гэсэн үг. Тэгээд юу хийх юм бэ гэвэл оронд нь ямар нэгэн зүйл хийж таарах л байхгүй юу? Ажлаа хийн, юм уншиж, юм судална, бүтэн өдөр ном уншина, мэдээж нэрийг фитнестэй явна, эрүүл хооллолт хийгээж туршина, хоолны баахан журууд судална, машиныхаа тусыг нь солино, тэ ямар ч гэсэн гарч алхах нь, витамин юу өөр юу гэдэг. Бүр зөндөл хийх зүйлүүд байсан. Тэд нэрээ хийж байгаа юм. Тэгээд ирэхээр цаанаасаа л миний тэр тархинд байгаа допамин сав гэдэг зүйл улам ингээд жижигхэн болж эхэлж байгаа. Өөрөө ирэхгүй бүр цаанаасаа гэсэн үг. Тийм болохоор таны допамины тэр савыг чинь дүүргэж байгаа маш амархан дүүргэж байгаа тэр зүйл чинь юу юм? Тэрийг эхлээд хүн өөрөө бодох хэрэгтэй. Тэр нь чиний хувьд магадгүй гар утасчин байж болно. Эсвэл өндөр допаминтай хооллолт, телевиз үзэх, шопинг, шоудал, дарх, дарс өөр юу гэдэг нь те. Бид нар тэд нарыгаа хязгаарлахаас л эхэлнэ. Тэгээд ирэхээр тэр бүх зүйл чинь чамд аяанда хэрэггүй байсан шиг анзаарна. Ямар ч хэрэггүй байсныг. Гэхдээ ихтэй ингээд ганцхан уулдах залуу насны дээрээ би ингээд гой зугаатай хөвгөлтэй өнгөрүүлмээр яж тэгээд хүмүүс тэгээд өгдөг байхгүй юу? Би ихтэй ойлгож байна. Би өөрөө зугаасаа тийм болохоор. Гэтэ юу үнэ юм бэ гэвэл тэр ганцхан амьдралдаа ганцхан уулдах тэр залуу насндаа хийж байгаа галзуу солиотой үйлслүүд идэх чинь хаяа байхтал гоё байдаг шүү дээ. Өдөр болгон 7 хоног болгон сар болгон болохоор ч уйтгартай шүү дээ тэр чинь. Хаяа ганц орж гарах, хаяа ганцтай ингээд бүр дангар ингээд бүрээр идэх, хаяа ганц кино үзэх, хаяа ганц хүнтэй нэг уулзах, хаяа ганц нэг тоглоом тоглох. Тиймэрхүүл байхад хамгийн үнцэнтэй хамгийн гоё шүү дээ. Тийм учраас би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл энэ өндөр допамин ялруулдаг зүйлсийг хэвлээ таслан зогсооё. Болий те. Тэгэхээр энэ бол баг багаар өөрчлөгдөх зүйл бол ерөөсөө биш. 0 эсвэл 1 л гэдэг байгаа. Шууд авах хэрэгтэй. Тэгжиж жихэн өөрийгөө олж чадна. Өөртөө итгэлтэй, өөртөө сэтгэл хангалуун, өөртөө нүүр бардам, ажил амжуулдаг, ажилдаа дуртай, эрүүл хэм маягтай, амьдралдаа хайртай. Энгийний таашаадаг. Тийм өөрийгөө. Тийм болохоор өөрчлөлт өнөөдрөөс. Өнөөдөр тэг ялангуяа тэр өнөөдөр гэдэг нь яг одооноос л байх хэрэгтэй. Одоо тань юу сатаруулж байгаа юм? Одоо таны ямар өндөр допаминтэй зүйлс таныг уруу татж байгаа юм? Дөрвөөс тэр болны бодъё. Эхлээ бодхоос эхэлнэ. Бод. Тэд тэргээ бичээд үз. Тэгээ шууд таслан зогсоо. 1 эсвэл 2 3 4 биш. Шууд тэгэл байх хэрэгтэй. Тэгж ихнэ өөрийгөө ол. Ингээд тань амжилт хүсье. Бай бай.